Улсын хурлын ээлжид чуулган хуралдах ёстой өдөр төрийн ордон ил хул хоосон өмчлөө. Жагсагч гэх шинэ ажлын байр бий болжээ. Эрдэнэс 5 офсет компани лицензийг нь эзэмшдэг Бортегийн талбай дээр 1 тонн нүүрс олборлож хөрс хуулаагүй гэлээ. Харин тэрэг үзэгчтэй Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Өнөөдөр улсын хурлын ээлжид чуулган хуралдах ёстой хуваарт өдөр. За гисэн ч төрийн ордон ил хууль чуулганы танхим хоосон байлаа. Уг нь өнөөдрийн чуулганаар тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон улсын хурлын тогтоолын төслийг хилцэх ёстой байсан. За гисэн ч энэ хоёр асуудлыг хоёуланг нь холбогдох байнгын хорооны гаргасан саналын дагуу хилцүүлгийг нь хойшлуулахар болжээ. Ийхүү өчигдөржингөө талхилцаж ээлж дараалал мэдээлэл хийцгээсэн Монгол Ардын намынхан өнөөдөр амарч байгаа уулзалтай. Өнөөдөр орох ёстой байсан тамхины хяналтын тухай бол нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг одоо их бүхий байнгын ороонд буюу хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороо гэж хойшлуулъя гэдэг санал гараад санал дүгнэлт нь гараагүй учраас энэ асуудал хойшлогдсон. За мөн хян шалах төр ороогоор буюу Батнайрамл гишүүнээр ахалсан хян шалах төр ороогоор энэ улсын хурлын тогтоолын төслөө мөн манай хян шалах төр ороо эх 7 хоногт энэ асуудлаа үргэлжлүүлэн хилцэх асуудлууд байна. Тэрний дараагаар чуулганаараа оруулъя гэдэг одоо саналыг гаргасан учраас өнөөдөр чуулганы нэг зуралтанаар хилцэх ёстой хоёр асуудал байна. Хоошлсон учраас өнөөдөр чуулганы нэг зуралтаа байхгүй байгаа гэдэг зүйлийг хэлье. Уг нь бол одоо улсын хурал амрах завгүй ажиллаж явах ёстой. Зочир нь улсын төсвийг хуулийн хугацаанд нь буюу 11-р сарын 15-ны өдрөөс өмнө амжиж чадлах ёстой. За ингэхдээ зүгээр нэг цаг хугацааны хайчинд шахагдаж засгийн газраас орж ирсэн чигээр нь батлах биш. За хасхыг нь хасаж, нэмхийг нь нэмж, үр ашигтай төсөв батлах нь чухал. За гэтэл одоо төрийн ордон төсвийн хилэлцүүлэг биш, хэрүүл маргаал өрнөж байна. Иймд юун түрүүнд иргэдийнхэн эрх ашгийг ихэнд тавьж улс орны ажлыг урагшлуулах нь чухал байгааг зарим гишүүд хэлжлээ. Төсвийн одоо цагалбарыг бол бид нар алдаж болохгүй. Тэгж байж байгаа улс төрийн асуудал шийдэгдлээ гэж бодоход за одоо ямар ч одоо төсвийн хугацаа тулж байгаа учраас батлая гэд үндсэн ард түмнийхээ асуудлыг шийдэхгүй хийж болохгүй шүү дээ. Тийм учраас одоо өнөөдөр бол төрийн ажил бол хэвийн үйл ажиллагаа ёстой гэдэг үгнээс ажиллаад явж байна. Харин засгийн газар яаралтай оруулж ирсэн төсөв дээрээ гишүүдийн хэлээд байгаа нийгмийн зүгээс тавиад байгаа асуудлуудаа оруулж ирээд шийдчихэд бол болох болов. Монголын ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээр тавьчихъя. Дараа нь намын асуудал, дараа нь тэр хүмүүсийн амбицийн асуудал байх ёстой шүү. Ерөнхий сайд, их хурлын дарга асуудалд өөрийнхөө байр сууриас хоёр өөр намын хүмүүст тайлбар өгч байгаа нь одоо над мэтийн одоо хүмүүсийн хувьд бол нөхцөл байдлыг бол маш ойлгомжгүй болгож байгаа. Яагаад энэ хоёр дарга уулзаад ярилцаад байр сууриа өөрчилж болтгүй юм. Улсын хурал эх оны төсвийн төслийн эхний хилэлцүүлгийг хийж хоёр дахь хилэлцүүлэг рүү шилжүүлээд байгаа юм. Хоёр дахь хилэлцүүлэг бол хамгийн чухал үе шат гэж хэлж болно. Учир нь улсын төсвийг засгийн газраас орж ирсэн чигээр нь батлах уу, буцаах уу гэдгийг энэ үе шатанд шийднэ. Ардчлал намын бүлгийнхэн эзэнгүү төсвөө буцаах их шаардлагыг хэдийнэ тавиад эхэлсэн. Зарим үнэхээр буцаах эсхийг улсын хурлын гишүүдийн олонхын саналаар шийдэх юм. За хэрэв улсын хурал эх оны төсвийг засгийн газарт буцаахгүй энэ чигээр нь хилэлцүүлэх зүйтэй гэж үзвэл 3 дахь хилэлцүүлэг дээр зарчмын зөрүүтэй саналуурах байдлаар төсвийн төсөлд өөрчлөлт оруулна. Энэхүү улсын хурлын дарга амар баясгалан болон ерөнхий сайд Зандан шатрын талынхан нэг бол ээлжилж мэдээлэл хийгээд за нэг бол ажин түжин алга болцоож байгаад намынхан эгэлжирийн гишүүд санаа зовж байгаагаа илэрхийллээ. Монгол Ардын нам бол 300 мянган гишүүнтэй Монголын улс төрийн ууган хүчин. Гэтэл ингэж сандал суудлын төлөө намынхан удирдлагууд хоёр хуваагдан хагаралдаж байгаа нь буруу гэлээ. Удирдлагын түвшинд цөөн хэдэн хүмүүсийн эрх мэдлийн төлөөх тулаанд эгэлжирийн намынхан гишүүдээс эхлээд иргэдийн эрх ашигч зөрчигдөх эрсдэлтэйг тэд хэлж байлаа. Иймд ив нэгдэлтэй зарчимтай байхыг намынхаа удирдлагуудаас шаардаж мэдээлэл хийсэн юм а. Намын дараагад нэр дэвших талууд асуудал ухаалгаар хандаж Монгол улсын үндсэн хууль, улс төрийн намын тухай хууль, Монгол Ардын намын үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж байна. Цаашид та бүхний үйл ажиллагаа улс орныг хямрал нөхцөл рүү улам гүн түлхэх аваас намын гишүүд бид та бүхнээс аливаа улс төрийн болоод төрийн өндөр албан тушаалаас сайн дураараа огцрохыг олон мянган намын гишүүдийн хамтаар шаардах болохыг
хариуцлагатайгаар мэдэгдээ. Аль нэгэн талд орж байгаа биш. Энэ зүгээр аль нэгэн энэ хоёр одоо өрсөлдөгч маань одоо олон түмнийхээ рискийг зөв хамгаалаасаа гэдэг үүднээс бол бас энэ аль зөв талыг одоо бид нар бас баримтлан гэж бодож байна. Аль нэгэн тал нь одоо бас буруу үйлдэл гаргах юм бол энэ төр одоо бас энэ их олон намынхаа гишүүдийн одоо төлөөллийн өмнөөс одоо шудраг усыг одоо энэ хүмүүсүүдэд бас сахиулахыг бол энэ жигүүрийн зүгээс бол бас 50 гэж бодож байгаа. Сүүлийн үед иргэд сонгогч намын гишүүдээс бол нэлээдгүй алсарсан байна. Намын одоо бүх асуудлыг цөөн хүмүүс шийддэг. Түүнийгээ намын олон түмний санаа бодлого мэтээр ойлгуулдаг байдал бол хэрэгс итэрлээ. Тэгэхээр энэ асуудлуудаа одоо зогсоо гэдгийг бид бас шаардж байгаа. Монгол Ардын намын эзэн болж аягилж байгаа аль талууд маань энэ үйл ажиллагаагаа дотгошоо татаж, дотроо ярьж асуудлаа ширээний ард шийдвэрлэхийг хүсэж байгаа. Эх оны төсвийг алдагдaltaй байхаар засгийн газар боловсруулсан. За энэ нь шууд утгаараа манай улсын гадаад өр нэмэгдэнэ гэсэн үг. Нэгэсэндээ засгийн газар олж байгаа орлогодоо тааруулан зарлага төлөвлөж чадсангүй, үр зээл тавиад чамаагүй, хэрэглээгээ хязгаарлахыг хүссэнгүй. Гэтэл энэ гадаад зээлийн үр ашгийг нь амсаж амжаагүй байтал хүүгийн төлөөд явж байгааг зарим улсын хурлын гишүүд шүүмжилж байна. Иймд гадаад үрийг хязгаарлахад анхаарлаа хандуулахгүй бол өдөрт нэг сургууль юм уу цэцэрлэг барих хэмжээний мөнгө зээлийн хүүд урсаж байгааг анхаарууллаа. Засгийн газрын өр 2025 оны хагас жилийн байдлаар 35.5 их найт төгрөг байна. Нэгэсэндээ манай улс бүтэн 1 жилийнхээ төсвөөс их хэмжээний өртөө байна. Бүр тодорхойлбол засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5%-тай тэнцэж байна. За гэхдээ энэ тиймч санаа зовоосон зүйл биш гэж сангийн сайд үзэж байна. Учир нь засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ жил ирэх тусам тогтмол буурч байгаа гэдгийг тэрээр хэлсэн юм. Олон улсын зээлж зэрэглэлч мөн сайжирч байгаа гэлээ. За тухайлбал Пиш агентлагаас ганцхан сарын өмнө манай улсын зээлж зэрэглэлийг бие нэмэх доктортой төвшөнд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа зарласан байна. За энэ бол сайн зүйл гэж засгийн газар үзэж байна. Улсын хурлын гишүүд ч үүнтэй санал зөрөхгүй нь мэдээж. За гэхдээ гол асуудал нь өрийн удирдлага менежментийг сайжруулах шаардлагатай гэдгийг хэлж байлаа. 2016-аас 26-ны хооронд улсын төсвөөс хийсэн нийт өрийн үйлчлэгийн зардал бол 30.3 их найдвар болоод байгаа. 24, 25, 26 оныхыг нийлүүлээд аваад үзэхээр бол 9.5 их найдвар болчиход байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ бид нэр 3 жилд нийт төсвийнхаа 3-ныхаа нэгийг бол зарцуулж гинэ гэдэг ийм төр зүрг бол гарч ирээд байгаа. Энийг нэг өрийн зөв удирдлага менежмент хийхгүй бол бас болохгүй болчиход байгаа юм шүү. Жилээс жилд хуучин төсөвт үзүүлдэг өрийн үйлчлэгийн зардал өөрөө харьцангуй бага байсан бол одоо бол бараг 10% хүрэх хэмжээний ийм ачаал дарамт болоод байна. Ирэх онд бид нэр 3 сард Номод бандын үлдэгдэл 176 сая $1 бид нэр төлөөд яг энэ хэмжээгээр манай одоо үнэтэй их усргүй гадаад бондны хэмжээ буурна. За энэ түнгээр ингээд үндсэн төлбөр ерөнхийдөө нэмэгдээд явж байгаа. Түүнээс бол яг хүүгийн зардлаар бол одоо ингээд 17 оноос хойш ингэж амар сүртэй нэмэгдээд байгаа юм бол бас байхгүй байгаа. Зөвхөн одоо бонд зээлийн хүүгийн төлбөр чинь өөрөө 1.2 их найд төгрөг буюу зүгээр энгийнээр шилжүүлээд үзэх юм бол 1.2 найдыг чинь одоо 365 ногтой хаагаад үзэх юм бол бараг 3.4 тэрбум төгрөг буюу нэг цэцэрлэгийн мөнгийг бид нар бараг өдөрт өрийн үйлчлэгийн төлбөртлөөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө буруу байна гэдэг асуудал дээр бид нар бодит дүгнэлт хийх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо байгаа төсвийн дүрмээр бол манай гадаад зээлийн ашиглаагүй энэ нөөц орон зай улам тэлээд явна. Тэрийг бид нар ашиглаж чадахгүй. Уг нь бол мөчлөг сөрсөн бодлого гэхээр бид нар энийг айгүй зөв ашиглах явах хэрэгтэй. За нэгдүгээрт энийг том зургаар харах хэрэгтэй. За хоёрдугаарт одоо яг зээлийн ашиглалтаа кардан татаад нэг хэсэгтээ одоо байгаа төслүүдэд явуулах уугүй юу? За бас энийг бас харах үнцэг. Нөгөө талаар зээлийн ашиглалтыг үр өгөөжийг сайжруулах хамгийн том зорилго одоо эхэлсэн байгаа төслүүдэд яаралтай дуусгах гэсэн. Засгийн газрын өрийн хүүгийн төлбөрт 2025-аас 2028 онд дунджаар жил бүр 1.3 их найт төгрөг төлөгдөхөр байгааг хэлж байлаа. За энэ бол бага мөнгө ш. Гэтэл гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа өчнөчнөө их найдын өндөр өртөгтэй төслүүдийн үр дүн нь хаачив гэдэг нь анхаарах ёстой асуудал. За үүний хамгийн муу жишээгээр газрын тас боловсруулах үйлдвэрийг нэрлэж болно. За энэ мэт ашиглалтанд орох хугацаа нь хойшилснаас шалтгаалan анх төлөвлөж байснаас өндөр өртгөр хэрэгжиж байгаа төслүүдийг зэгслэх шаардлагатай байна. За үгүй бол манай улсын өр зээл нэмэгдэхээс биш бүтээн байгуулалт сөндөрлөхгүй нэгдгийг хэлж байлаа.
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа Бортегийн ордын талаар бид энэ удаад тодрууллаа. Тавталгаан бүлэг ордод багтдаг Бортегийн ордыг Эрдэнэс 5 толгой хувьцаат компани эзэмшдэг. Нэг ёсондоо 100% төрийн мэдэлт гэсэн үг. Нийтдээ 424 сая тонны нөөцтэй гэгдэх энэ ордод одоогоор олборлолт хийсэн зүйл байхгүй гэдгийг Эрдэнэс 5 толгой компаниас хэлж байгаа юм. Бортегийн талбайд ямар нэгэн 1 тонн үрс 1 метр куб хөрс хуулсан юм байхгүй. Энэ уурхайг бол дотоодын цэргийн хамгаалттай. Ингээд бид нэр хамгаалтанд аваад ингээд үйл ажиллагаагаа бүгдийг хяналтанд оруулж байж байгаа. 1 тонн үрс олборлоогүй, 1 тонн хөрс улаагүй л энэ талбайд гэсэн үг. Тэ олборлолт эхлэегүй л гэсэн. Тусгай Эрдэнэс тавталгаан компани мэдээлэлээр бүх газар нь Эрдэнэс тавталгаан компани мэдээлэлтэй байна гэсэн үг. Бортегийн ордын нүүрсний чанар дунджаас доогуур үнслэг нь 24% сул коксчих нүүрс юм. Нэг ясандаа энэ орд дэх нүүрсийг баяжуулахаас нааш шууд экспортлох боломжгүй юм байна. Энэ үнслэг чанар өндөртэй гэхээр нийтдээ 24% юм бол нийт 100% юм 24% нь хоосон чулуу ачигдж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр л энийг бид нэг 20-с доош 14.5 руу оруулж ирж бид нар ингээд экспортлож худалдаа авах талан гэсэн тийм шаардлагаар ингээд бүтээгдэхүүн хүлээж авч байгаа гэсэн үг. Энийг бид нар цаашид олборлоод гарган экспорт нь хийнэх юм бол заавалж баяжуулах шаардлага үүсэж байгаа. Бортегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийг эх оны төсөвтэй хамт улсын хурлд өргөн барьсан байна. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Энэ хэсэгт бид нийгмийн асуудлуудыг хүндсэн мэдээ сурвалжлагыг үзүүлэх болно. За үг хэлж үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг нэг хэрэг. Эрх ашигт зөрчигдсөн олон нийтийг төлөөлж эрх мэдээлтний урдаас шударга ёсыг шаардсан тэмцэл өрнүүлэх бүрч өөр ойлголт. За энэ тохиолдолд тэр үйл хэрэг нь сайн дурын үндсэн дээр сэтгэлийн дуудлагаар хийгдэх учиртай. Гэтэл захиалгаар өндөр хөлс төлбөртэйгээр нарийн зохион байгуулалттай жагсдаг бүлэг этгээдүүд үүнийг мэрэгжил болтол нь хөгжүүлж нэгэнт хөгжлийн шин шатанд нь аваадсан нь хэн бүхэнд ил болжээ. Улс төрийн онч Макс Веберийн улс төр мэрэгжил болох нь хэмээх сууд бүтээлийг улс төр судлалын ухаанд байнга иш татдаг шиг манай улс төрд тэмцэгч мэрэгжил болох нь гэх томьёолыг нэгэнт хэрэглэхээс өөр аргагүй болжээ. Монголын нийгэмд хөлөөн зөвшөөрөгдсөн гэж хөөргөн хэлэхэд хаашаа ч юм юутайч энэ бол тэмцэгчээ гэж шууд онож ялгаж чадах яруу алдарт тэмцэгчдийн арим хуруунаас хэдийн бол хальжээ. Гэхдээ одоо энэ тэдний нэр тусыг зарлаж онгироогоод бол яах вэ? Нэгэнт л бид хэн хэмбэ гэдгийг бол бүгд мэдхээс биш. Харин тэдний үнэн бодит төрх юу вэ? Тэдний хүсэл зорилго юу вэ гэдгийг товчхон тодорхойлох гээд оролдъё. Тэднийг таних арга бол маш амархан. Тэд эх оронч дүртэй, тэдэнд мэдэхгүй сэдв хөрөхгүй талбар үгүй мэд. Тэд бол ёс зүйгүй, моралгүй, бүдүүлэг. За тэд бас муугүй цус шинжээч. Дандаа цэвэр цус гэж ярина, хэн нэг аль нэг улсын эрлийз, хурлийз болгохдоо тун гарамгүй. Гэхдээ тэд хизээш өөрсдийнхөө цусыг ялгаж ярьдгүй, өөрсдийнхөө цусыг нотолж байсан тохиолдол байхгүй. За тэд мөн хоосон аахал омгшлоор дүүрэн худлаан үнэн түүх яригчд, гэхдээ үндэ өөрсдөө жинхэнэ түүхийнхээ цаа шалтгааныг мэддгүй тийм л хүмүүс байдаг. За мөн тэднийг ялгах бас нэг арга бол тэд яахаас буцахгүй шийдсэн нөхдүүд байдаг. За тэгвэл тэрхүү мэрэгжлийн тэмцэгчдийн зорилттой бүлэг нь юу вэ? Мэдлэг, мэдээлэл, дутуу, олонх буюу хар мас, малчид, ядуус, ахмадууд, тогтсон үзэл бодолгүй залуус, хит үзэлтнүүд бол тэдний зорилттой бүлэг. Харин тэдний зорилттой байвал эрүүл улс төрчид Монголыг хараат бус болгох геополитикийн голлох төслүүд, уулуурхай ба гадны хөрөнгө оруулагчид, зохиомл дайснууд. За тэгвэл иймэрхүү мэрэгжлийн төлбөрт тэмцэгчдийн
нийгэмд болон улс оронд үзүүлэх хор уршиг юу вэ гэж. Улс орны стратегийн гол төслүүдийг гацаана, эдийн засгийн хүртэх бодит өгөөжийг зарцааж цаг алдуулна, ард түмнийг өдөөн төрөх, хаглан бутаргах үйл ажиллагааг тогтмол явуулна, бослого тэмцэл, докторгүй байдлыг бий болгох гэж оролдоно, санаах нь үүний төлөө бол байнга арга хэмжээ зохион байгуулна. За захиалагч эзэдтэй ашигтай шийдвэр гаргах манипуляцийг бол тэд бол байнга хийдэг байх жишээ нь. Тэгвэл тэдний мөн чанарыг яаж таних вэ гэж. Тэд бол өөрсдийн үзэл бодол толгой байхгүй. Захиалагч эзэдийнхээ хүсэл зорилгын өмнөөс дуугардаг. Гадны тэр дундаа хоёр хөршийн 50% тушуул байх магадлал маш өндөр энэ этгээдүүд бол. Тэдний эзний зорилго гүйцэхэд тэд алга болдог. Та нар ойрхон хийгдсэн зорилтод төлбөрт олон энэ том төслүүдийг гацаасан жигсаалуудын үр дүнг хараарай. Улсын хурал дээр засгийн газар дээр шийдвэр гарсны дараа тэд байсан уу байхгүй болчдөг гэдгийг бүгдээрээ иргэн санацгаая. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээрээ гэж бид ярьдаг. Өнөөдөртөө тэд зорилгодоо хүрч ялж Монголын хөгжлийг гацааж эзнийхээ даалгаврыг биелүүлж эх орноосоо уралдсныхаа төлөө бор хотоодоо божил гэж байж болно. Гэхдээ цаг хугацаа гэдэг хизээд үнэн шүүгч байдаг. Эх оронч дүртэй тэмцэгчэд эцтэй хэн байсан илчлэгдэх өдөр удахгүй ирнэ гэдгийг саная. Мэдээ үргэлжилж байна. За бага ангиасаа эрэгтэй багшаар удирдуулсан хүүхдүүд ирээдүйд сургуулаа хаях магадлал нь буурдаг тухай олон улсын судалгаа байдгийн байна. Үүнийг ч боловсролын салбарт ажиллаж байгаа залуу багш нар хүлээн зөвшөөрч байгаа юм а. Гэтэл манай улсын боловсролын салбарт ажиллагчдын хүйсийн тэнцвэрт байдал нь аль хэдийн алдагдчихсан. Эрэгтэй багш нарын тоо эмэгтэйчүүдийнхээс 5 дахин бага. Хүйсийн тэнцвэрт байдал улсын ирээдүй болсон хүүхдүүдийн доктортой боловсролд нөлөөлөх хэмжээнд хүрсэн атал бодлогын түвшинд дөрвтэй шийдэл алга байна. Багаасаа эрэгтэй эмэгтэй багшаар тэнцвэртэй зэрэг удирдуулж суралцсан хүүхдүүдийн сургуулаа хаях магадлал 39%-аар бага байдаг. Гэхдээ манай улсын боловсролын салбарт эрэгтэй багш усаагаар мэд дутагдж байгаа. Учран багш мэрэгжлийн нийгэмд эзлэх байр суурь тааруухан цалин хангалтгүй учраа эрэгтэй хүн багш мэрэгжлийг сонгодоггүй. Сонгосон ч өөр чиглэлээр ажилдаг болохыг багш нар хэллээ. Өрхийн тэргүүн гэр бүлээ авч явдаг хүмүүс учраа хангалттай цалин авах ажлыг хийхгүй бол арга эрт нь асуудал тасрахгүй учраа эрэгтэй хүмүүс багш болохоос татгалзаж эрэгтэй багш нар ажилласаа хөндөрсөр байна. Бага ангийн боловсролын чиглэлд бол энэ эрэгтэй багш нарын тоол маш бага. Багш бол мэдээж нөгөө эмэгтэй багш нарыг бодвол ер нь бол илүү зоригтой ч гэдэг юм уу, илүү шийдэмгий байдлаар ерөнхийдөө аливаа зүйлд хандах хандлага илүү өндөртэй байдаг учраас сургалтын чанар ч юм уу, хүүхдүүдийн хичээл сургалтын амжилтын агцанд бол мэдээж тодорхой хэмжээний эерэг үр дүн гарах бол яг магадлалтай байдаг гэж ерөнхийдөө бас үздэг. Өнөөдрийн нийгэмд бол мэдээж ягаад эрэгтэй хүүхдүүдийн сургуулийг сонгож багш мэргэжлээс суралцах байгаа шалтгаан мэдээж цалин хөлсний асуудал байгаа юм болов гэдэг асуудал. Мэдээж айл гэр өрх толгойлж явж байгаа гэдэг үүднээс байж болох юм. Багш мэрэгчлэлтнийг бэлтгэдэг боловсролын их сургуульд 8,000 гаруй оюутан суралцдагч нийт оюутны ердөө 15%-ийг л эрэгтэй оюутан эзлэж байгаа юм. Манай улсад эрэгтэй багшийн хомсдол дээд цэгтээ хүрч багшийн мэрэгжлийг эрэгтэй оюутнууд тоож сурахгүй байхад үүнд төр засгаас ямар ч анхаарал хандуулахгүй бодлого хэрэгжүүлэхгүй байна. Боловсролын их сургууль гэхэд өөрсдөө санаачлан эрэгтэй оюутанд эхний жилийн төлбөрийг нь 70%-аар хөнгөлөх боломжийг олгож байна. Гэсэн ч багшаар суралцах оюутны тоо нэмэгдэхгүй байсаар л байна. Эрэгтэй сурагчид төдийлөн багш мэрэгжлийг сонгодоггүй нэг шалтгаан бол хичээлийн хөтөлбөр юм. Эрэгтэй оюутны онцлог сонирхолд нийцхүйц хичээлийн хөтөлбөргүй учраа эрэгтэй оюутнууд багш мэрэгжлийг сонгодоггүй, сонгосон ч хичээлийн дундаас нь хайдаг гэлээ. Тэгэхээр энэ маань бол яг ерөнхийдөө ирээдүйд бэлтгэгдэж байгаа багш нарын хувьд эмэгтэй хүйс давмгайлна гэдгийг л яг бас илэрхийлээд байгаа. Энэ бол бас л нөгөө нэг багшийн нийгэмд их нэр хүнд тийм ээ. Тэрний ажиллах орчин нөхцөл тэгэл нөгөө цалин мөнгөтэй холбоотой ийм л асуудал бас энд нөлөөлөл яваад байгаа юм. Тийм. Хэрв ингээд нийгэмд нэр хүнд өсчих юм бол мэдээж манай эрэгтэй суралцагчийн тоо өсөх нь бол гарцаагүй л байхгүй юу? Боловсролын салбарт хүйсийн тэгш байдлыг хангахгүй бол нийгмийн хөгжлийн тэнцвэр алдагдсаар байна. Сурагчдын дундах гендерийн тэнцвэргүй байдлыг сайжруулахын тулд эрэгтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын шатнаас эхлэн боловсролыг нь дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн эрэгтэй багшийн оронтойг нэмэгдүүлэх бодлого гэж тэтгэлэг төлбөрийн хөнгөлөлт төдийхөн зүйл хэрэгжүүлэх нь явцгүй болохыг мэрэгчлэнүүд онцоллоо. Урт хугацааны цогц бодлого баримтлах шаардлагатай болохыг мэрэгчлэлтэй хэллээ. Боловсролын тогтолцоо маань өөрөө
яг хөвгүүдийн ялгаатай хэрэгцээ, хөвгүүдийн онцлог, тэдний суралцахуун тэр эрэлт хэрэгцээнд нь нийцсэн байдлаар шинжлэгдэж гинөө үгүй юу гэдэг асуудал бас гарч ирнэ. Дээрээс нь эрэгтэй багш нарын давуу талыг нь хөгжүүлдэг сургам дидактик, заах арга зүйг бид нар зааж гинөө үгүй юу гэдэг асуудлууд бас гарч ирдэг. Тэгээд манай улсад дээд боловсролд суралцагчдын тоо жилээс жил тогтмол 140-өөс 150 мянган хооронд өндөр байгаа хэдий ч хүйсийн оролцооны байдал 2 дахин зөрүүтэй байсаар байна. Энэ нь боловсрлоос хөвгүүд хүндэрэх, боловсролын салбарт ажиллах эрчүүдийн тоог цөөлсөр байна. Хөвгүүдийг багаас нь боловсрлоор нь дэмжих, цаашлаад багш мэргэжлийг сонгоход нь дэмжиж анхаарах хэрэгтэй болохыг боловсролын салбарын төлөөллүүд хэллээ. Түүнчлэн боловсролын салбар хамгийн бага цалинтай учраа эрчүүд сонгохоос татгалзаж байгаад анхаарах хэрэгтэй болжээ. Үеийн залуустай багшилж байгаа залуу багш Батгишхийг бид багш нарын баярын энэ өдөр онцолж байна. Дөнгөж 20 гарч яваа тэрээр 2 дахь жилдээ эдгээр их сургуульд уран зохиолын багшаар ажиллаж байгаа юм а. Цалин бага, цаг наргүй багшийн мэргэжлээс хүн бүхэн халгаж байхад Батгишхийг багш болохыг тэмүүлсэн нь ч учиртай. За түүний ээж бага ангийн багш юм байна. Ямар ч цаг үед хизээд олон түмэнд хүндлэгддгийг хараад энэ мэргэжлийг сонгосон тухайга хуваалцлаа. Нилээн тийм нас нам суух харал багшлаа гэж боддог байсан. Манай ээж бага ангийн багш л та. Тэгээд нөгөө багшийн амьдрал ямар байдаг вүлээ те багшийн ер нь ажил ямар гэдгийг багасаа гадралдаг мэддэг учраас залуу насндаа болохоор багшлахгүй гэж боддог байсан ч штэ. Анх багш болоход ч гэсэнтэй ээж ингээд хүмүүс ер нь багш хүн болвол насаараа хүндлэгддэг чи ингээд багшаараа ажиллахаа болсон ч гэсэн чамайг багшаал гэж дуудан дэр хүмүүс гээд тэгээ нэрэл багшаа гингүүт айг хаана очсон ч ингээ айн гээд ингээ хардаг болдог ч юм уу. Тэгээ тэр нэр хүнд нь өөрөө маш гоё байдаг, урамтай байдаг. Эхлээд энийг бичээд их сургуулийг багш гэхээр хүмүүс буйртай, суйртай, нас тогтсон хүн гэж ойлгодог. Харин Батгишгийн хувьд оюутнуудтайгаа баргалж зүй байна. Үеийн залуусаар тогтохгүй өөрөөсөө олон насаар ах эгч хүмүүст хичээл заахч тохиолдол гардаг байна. Тиймээс цаг тутамд суралцаж өөрийгөө хөгжүүлдэг гэлээ. Мэдээж нөгөө мэдхгүй хичээл энэ төр заахаар чинь тулгамдах үе гарна шүү дээ. Тэгээд судалгаа энэ төрөө сайн хийгээд нөгөө хичээлээ бэлдээгүй үед бас жоохон хэцүү байгаад байдаг асуудлууд гардаг. Яг одоо нөгөө оюутнууд янз бүрийн асуулт асуучихгүй, тэгчихгүй, ингэчихгүй гэж санаа зовоод те эхлэхээс өмнө ингээл нэлээ ингэж хичээж бэлтгэхгүй л бол за хичээлийн үеэр бол юу ч болж магадгүй гэдэг тийм жоохон сэтгэл зүйн бэлтгэлтэй л орохгүй болдгоо тийм жилийн бичлэгүүдээ багш мэргэжлийг мөнгөөр үнэлэх үнэлэмж багч олон нийтийн дунд хүлээж авах байдал өндөр гэлээ. Өөрсдийн гэр бүлдээч цаг гаргах завгүй амьдардаг багш тэр дундаа их сургуулийн залуу багшийг бид өнөөдрийн хөтөлбөрөөр онцоллоо. Учир нь багш нарын баяр тохиож байгаа энэ өдрийг дэлхийд 31, Монгол 59 дахь жилдээ тэмдэглэж байна. Манай улс 19 жилийн өмнөөс эхлэн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. За харин 2021 оноос илүү шин тижээллэг болгохын тулд үдийн цайг үдийн хоол болгон өөрчилсөн байдаг. За ингээд 4 жилийн турш хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрийн үр дүнг нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас дүгнсэн байгаа юм. Хүүхдүүдийн шин тижээлээр одоо хангагдах учиртай үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл үдийн хоол хөтөлбөрийн хүнсний шимт байдал 50% даач хүрэхгүй байна. Үдийн хоол хөтөлбөрийн жилийн төсөв 233 тэрбум төгрөг. Жил бүр улсын төсвөөс мөнгө зарцуулчаад үр дүн гаргаж чадахгүй байна. Өсөлтөн цаг минутаар хэмжигддэг багангийн хүүхдүүдэд хангалттай шимт хичээл өгөхтэй хөтөлбөр зорилгоо биелүүлж чадсангүй. Үдийн хоол өсөх хүүхдүүд нь шимт хичээлээ авч чадахгүй байхад энэ хөтөлбөрт хамрагддаггүй дунд болон ахлах ангийн сурагчдын нөхцөл байдал бүр зэрэгтэй байна. Одоо ажлаас гараа судалгаа хийж байгаа энэ дэр болохоор дунд болон ахлах ангийн хүүхдүүдэд хэрэг төрөөс хоол одоо өгдөг болоод ирэх юм бол хичнээн хүүхдүүд хамрагдахын за дээрээс нь хэдийн хэмжээний одоо зардал мөнгө гарах уу за нийт ерөнхий боловсролын сургуульд өгж байгаа бүх одоо төвчний одоо ангийн хүүхдүүдэд хоол өгөх юм бол түүлийн 50% та хүрэхгүй байгаа шимт хичээлийн асуудлыг бид нар яаж нэмэгдүүлэх юм бэ гэдэг асуудлыг хүртэл хөндөж ирж байгаа. Гэтэ бидний хувьд бол одоо 50% шимт хичээлээс гадна одоо бусад одоо дунд ахлах ангийн хүүхдүүдтэй хоолыг одоо бас олгодог болох нь өөрөө бас одоо чухал асуудал байна. Ялангуяа Улаанбаатар хоот гэж зөксөхгүй хөдөө орон нутаг бол бүр хүнд байна. Жишээлбэл одоо Увс аймгийн хүүхдүүдийн өсөлт, Ховд аймгийн хүүхдүүдийн өсөлт, Говьолтон аймгийн хүүхдүүдийн өсөлтийн түвшин бүр ялгаатай. Жишээлбэл Говьолтон аймаг бол хамаагүй одоо өсөлт нь бага.
тий Увс аймгийнх нь хамаагүй арай гайгүй өндөр гэдэг. Ингээ эн чинь өөрөө юу хэлж чинь гэхээр эргээд нөгөө нэг хоолны нөгөө шимт байдал, хүртээмжийн асуудал, хангамжийн асуудал гэдэг чинь айгүй чухал. Тэгээ ялангуяа өдөө орон нутгийнхаа хүмүүсийг бид нар одоо бас эрүүл байлгах, өсвөл одоо өсөглөн байлгах дээр анхаарах шаардлагатай. Тэгэхээр одоо ямар ч гэсэн энэ ерхий боловсролын сургуулиудад бүхэл хүмүүсийг одоо ялгуурлахгүйгээр төр одоо бас заашгүй одоо энэ хоолны үдийн цагийн хүртээмжтэй хангах дээр анхаарах ийм шаардлага хэрэгцээ бол харж байгаа. Энэ шимт хичээлийн асуудал дан ганц ерхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд гэхээс илүү үндэсний хэмжээний анхаарах сэдэв болоод байна. Өнөөдөр жирийн айл өрх мах гурлаас өөр хүн сэргэлэхгүй байгаа нь шимт хичээлийн доройтолд оруулж байна. Энэ мэт анхаарах ёстой судалгааг нэгдсэн үндэсний байгууллагын санхүүжилтээр хийсэн юм а. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын засгийн газар, тамгын газар, хөгжлийн түнш байгууллагууд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд оролцож байна. Би дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан хүүхэд залуусын дунд уралдаан зарлаж, төрүүлсэн нэг сурагч удахгүй Италийн Ром хотод дэлхийн хүнсний өдөрлөгт оролцохоор боллоо. Мөн хүнсний аюулгүй байдал стандарт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Уг арга хэмжээ нь хүнсний чанарт баталгаат байдалд чиглэсэн арга хэмжээ юм. Өнөөдөр Монгол хүүхдүүдийн 3/2 насанд хүрэгчдийн 80% нь тодорхой хэмжээний шимт хичээлийн дутагдaltaй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Шимт хичээлийг бууруулахын тулд өдөр тутмын хоолтонд жимс хүнсний ногоо олон төрлийг түлхүү хэрэглэхийг мэргэжилтэнгүү зөвлөж байна. Гэхдээ манай улс хүнсний чанар төрөл зүйл шимт хичээлд онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Насанд хүрэгчдийн биед хэрэгтэй 21 шимт хичээлд хэрэгтэй байдгаас фолат болон витамин B, C, E, магнийн дутагдал хэрэглэн хангалтдаггүй гарчээ. Энэ жил бид Оросын албаны улсаас гурил үр тариагаа харин төмс ногоогоо урдаас авахад хүрчээ. Учир нь энэ жил ихэнх нутгаар гандуу, зуншлаг, тааруу байсан учраас ургац хураалт хангалтгүй гарсан. Одоогоор үр тариа Улаанбуудааны нийт хэрэглээний 70%-ийг импортоор авахаар болж байгаа юм. Энэ жил зах худалдааны төвүүдээр төмс 1 кг нь 2000-аас 3000 төгрөг, манжин 5000 төгрөгөөр зарагдаж байна. Энэ өнгөрсөн жилдээ харьцуулахад 20-оос 30%-аар нэмэгдсэн байгаа юм. Энэ үнийн нэмэгдэл аль хэдийн иргэдийн халаасанд мэдрэгдээд ихэлсэн. Хүнсний худалдаа эрхлэгчдийн хувьд Төв аймаг, Жаргаланд зэрэг сумаас өнгөрсөн жил нэг шуудаа төмсийг 25000 төгрөгөөр авч байсан бол энэ жил 60000 төгрөгөөр авч байна гэлээ. Ерөнхийдөө нодлонгийнхыг бодвол энэ жилийн ногооны гарц бол ихний хувьд бол жоохон таархан байгаа. Яагаад гэх юм бол сэлэнгийн бүх сүмдүүд гантай байлаа. Хур хундас айгүй бага байлаа. 9 сарын 10-аас хойш одоо хур хундастаа орж иж ногооны өнгө зүс арай нэг өөрчлөгдөж байна. Ганц ургацын ганц тариалан эрхэлж байгаа ногоочд биш зөвхөн малчд тариа бодоо тарж байгаа хүмүүс маань бол энэ жил нэлээд бас бүсээ чангалах жил болоод байгаа. Одоо өвс ургамал гэхэд байхгүй, хадлан тариа гэж байхгүй болчиход байна. Ерөнхийдөө энэ жилийн ногооны гарц муу учраас урд урдын жилүүдийг бодвол энэ жилийн ногооны ханш жоо өндөр байгаа. Одоохондоо юм мэдэгдэг байна. Ерөнхийдөө ургац муу гарсан гэж ярьж байсан. Одоогийн байдлаар бол 2 дугаар гурил, дээд гурил 5-10 хэлээрээ шуудатаар болоход бол бэрхэл бай. Нэг хэд гурил одоо 1 дугаар гурил нь 2500, 2600, дээд гурил нь 3500 гэл яа хэвээрээ байна. Манайх болохоор төмс болохоор Жаргаланд луу манжин сонгон байцаанууд болохоор дахин сэлэнгээс ирж байгаа. Төмсний хувьд бол нодлон бол шуудаа нь 25-аас 35 хооронд байсан бол одоо энэ жил 60,000-аас доош буухгүй байгаа. Төмс ногооны үн нэмэгдсэн ч гурил бодооны үн хараахан өсөөгүй байна. Салбарын яамнаас мэдээлж байгаагаар 1 кг дээд гурил 3500, будаа 3800-аас 5000 төгрөгийн ханштай байгаа юм а. Жилийн тухайд энэ гангийн нөхцөл байдлаас шалтгаалаад төвийн бүсэд бас ургац алдах нөхцөл байдал бий болсон. За дээр нь энэ тодорхой одоо энэ гурилын тарифны зохицуулалттай холбоотой тариалалт тодорхой хэмжээгээр буурсантай холбоотой ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр бид нар бол үндсэндээ тодорхой хэмжээний хүнсний Улаанбуудааг импортоор авах шаардлага байгаа. Ингэхдээ бид нар 100 орчим мянган тонн хүнсний Улаанбуудаа олон таварын үрийн Улаанбуудааг авах юм тооцоо судалгаа гарч байгаа. 2025 онд үр тарианы нутгуудад галт төмөр гарах ганцуд болох зэрэгээр үүдэж өргөн хэрэглээний ногоонуудад усалгаа алдагдсан байна. Хүлэмжийн нарийн ногоог бодвол өргөн хэрэглээний төмс луун байцааны үн илт өмнөх жилийнхээс илүү өссөн байгаа юм а.
Баярлалаа. Солиар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Энэ хэсэгт бизнес эдийн засгийн холбоотой мэдээллүүдийг танд хүргэнэ. За манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай 7000 гаруй компани байгаагаас 30 гаруй хувийг нь хятад компани эзэлж байгаа юм. За тэд голчлон уулуурхай, худалдаа, хүнс, барилга, дэд бүтц зэрэг салбарт төвлөрдөг. Харин өнөөдрийн Хятад Монголын бизнес уулзалтаар хятадын хөрөнгө оруулагчид эрчим хүч, барилга, аялал жуулчлал, газар тариалангийн салбарт хөрөнгө оруулахыг илүүд үзэж байгаагаа илэрхийллээ. Өнөөдрийн Хятад Монголын бизнес уулзалтаар Хятадын хөрөнгө оруулагчид орхны хөндийн шинэ хар урам дагуулх хотод хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Үе шаттайгаар бүх талаар нь хөрөнгө оруулах сонирхолтой байна гэлээ. Мөн Хятадын дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна гэлээ. Тухайлбал төвжирлийг бууруулахын тулд нийтийн тээврийг сайн хөгжүүлэх шаардлагатай гэж харжээ. Өөрөөр хэлбэл иргэдийг хувийн машин авахаас илүүтэй автобус, метро зэрэгт суух хүсэлтэй болтол нь хөгжүүлэх шаардлагатай гэлээ. Тиймээс энэ чиглэлээр хамтран ажиллаж хөрөнгө оруулахыг хүсэж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн эдийн засгийн чөлөөт бүс хүний нөөц зэрэгт хөрөнгө оруулахаар судалгаа хийх зорилготой энэ бизнес уулзалтад оролцож байна гэлээ. Монгол улс жоохон ч гэсэн тогтвортой болоод бас хөгжлийнхэн өөр шат руу орж байгаа болохоор эрчим хүчний салбар руу бас их сонирхож байна. Аялал жуулчлал жоохон асуудалтай, гэхдээ энийг бид хөгжүүлэх ёстой. Угаасаа дотоод аялал жуулчлалаа бид дийлж чадахгүй байж байна. Дээрээс нь гадныхан хүрээд ирэхэд жуулчлалуудын маш үнэтэй болчиход байна шүү дээ. Тэрийг харсан одоо бизнесүүд бол битээхэн жуулчлалууд барьчих гэдэг ийм саналыг бол тавьж байна. Мэдээж эдийн засгийн коридор гэж нэг айхтар том ойлголт байдаг. Энэ ойлголтыг одоо хөгжүүлэх нь манай Монгол улсын эрх ашигч. Манай улсын барилгын компаниуд барилгын дэвшилтэт технологи, хурдтай барилга угсралт, бага өртөгтэй барилгын материал нийлүүлэх туршлагатай. Монголд эдгээрийг нэвтрүүлэх боломж нь хөрөнгө оруулалтын давуу талын нэгэ. Монголын барилгын салбарт хөрөнгө оруулахад таатай нөхцлүүд их байдаг. Одоогоор Монгол улсад барилгын материалыг дийлэнхтэй компаниуд манай улсаас нийлүүлж байна. Барилгын салбар дэвшилттэй хөгжиж байгаа тул хөрөнгө оруулахад таатай орчин нөхцөлтэй байна гэж бид үзэж байна. Манай улсын хангайн бүс нутагт шим тижэл сайтай эрүүл хөрс ихээр байдаг. Ялангуяа Улаанбуудай хүнсний ногоо зэрэг шим тижэл сайтай ургацтай тул Хятадаас хөрөнгө оруулах сонирхол өндөр байна гэлээ. Мөн хөрш орон тул тээвэрлэлтийн зардал бага болохыг онцолж байлаа. Өнөөдрийн Хятад Монголын бизнес уулзалтаар манай улсаас Хятадын хөрөнгө оруулагчдад уулуурхайн олборлолтын дараах байгалийн нөхөн сэргээлтэд хамтарч ажиллахыг уриалж Хятадын талч үүнд нааштай хандаж байгаагаа илэрхийллээ. Манай улс сүүлийн хэдэн жил цаасан дээр 10 хотыг байгуулсан. За үеийн үед цаасан дээр буухаас хэтэрдэггүй хотыг бодит ажил болгохын тулд хөшгийн хүндэд Хүннү хот байгуулахаар болсон байдаг. Хүннү хотыг байгуулах ажил өнгөрсөн 3 жилийн хугацаанд төсвөөс 180 сая төгрөгийг гаргуулад бүтээн байгуулалтын суурь ажлуудаа хийж гүйцэтгэж байгаа юм. За ингээд 2028 оноос 12 мянган хүн амтай суурьшлийн бүс байгуулна гэлээ. Бид нар 2026 онд эхний ээлжийн 286 талбай төслийн талбай бэлтгэх ажлыг хийж эхэлнэ. За энэ төслийн талбай бэлтгэгдснээрээ одоо сургууль цэцэрлэг, нийгмийн дэд засгийн барилга боломжууд, за мөн одоо орон сууцны барилгууд, за дээр нь энэ бүс нутагт хөрөнгө оруулалтаа хийхээр сонирхож байгаа, бэлтгэж байгаа энэ хүмүүсийн хөрөнгө оруулалтыг татах одоо хотын бэлтгэгдсэн талбай дээр одоо төслийн сонгон шалгаруулалтаар энэ хөрөнгө оруулалтыг оруулах энэ бэлтгэл ажлыг 26 онд эхэлнэ. За ингэснээрээ бол одоо хүн суурьших энэ хэсэг бол маш одоо эрчимтэй явагдаж эхэлнэ. За бидний тооцоолж харж байгаагаар 2028 он гэхэд 10-аас 12 мянган хүн суурьшуулах ийм төлөлт хийгээд одоо энэ 25, 26, 27, 8 онд ажиллаж байгаа. Одоо бид түрүү хэлсэн сэргэлэн дэд станцид маш том эрчим хүчний их усүрээс логистикийн төв рүү чиглэсэн одоо 20 км 13 км-ийн цахилгаан дамжуулах агаарын шум, тэгээд дээр нь 110-ын дэд станц байгуулах энэ ажлын зураг төслийн ажлууд одоо хийгдэж байна. За эх оны одоо улсын төсвөөр хийгдэхээр ингэж жагсаалтанд оруулах явж байгаа.
Судалгааны байгууллагаар дамжуулан бизнесийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхдээ компаниуд эрсдлээ тооцох боломжтой байдаг. За үр дүн бодит мэдээлэл дээр тулгуурлан стратегийн оновчтой шийдвэр гаргах боломжтойг судалгааны бизнес эрхлэгч онцлолоо. Мөн энэ чиглэлийн бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлын хувьд зарим компаниуд судалгааны үр дүнг хэрхэн оновчтой ашиглахаа мэддэггүй судалгааг зардал гэж хардаг гэлээ. Манай компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр бизнесийн байгууллагуудад зах зээлийн болоод хэрэглэгчийн бүхэл төрлийн судалгааг хийж өгдөг. За судалгаа маань яг ямар учиртай байдаг вэ гэхээр маркетингийн болоод томоохон бизнес стратегийн шийдвэр гаргахад хамгийн том чухал нөлөөтэй хүчин зүйл за мөн маркетингийн нэг хэсэг эдис байдаг. За манайх ер нь бусад судалгааны компаниудаас юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр илүү аналитик дүн шинжилгээ хийж хэрэглэгчдийн олон төрлийн одоо зам төлөв хэрэглээ за брэнд сонголт гэх мэт маш олон хүчин зүйлсийг уялдуулан за тэдгээрийн хооронд ямар одоо үр дүн шинжилгээ хийж болох уу гэдэг зэргээр нэлээд аналитик ажиллагаараа бусад судалгааны байгууллагуудаас давуу талтай байгаа. Сүүлийн үед нэлээд судалгааны компаниуд илүү хөгжиж байгаа. Энэ юунаас хамаарч байна гэхээр бизнес эрхлэгчид маань өөрсдөө илүү нөгөө боловсрч эхэлж байгаа гэх юм уу судалгааны одоо үр дүнгээс шалтгааж одоо стратеги бизнесийн шийдвэрүүд гаргах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байгаа учраас энэ төрлийн бас эрэлт нэмэгдэж байгаа учраас судалгааны компаниуд ч гэсэн сүүлийн үед нэлээд гарч ирж байна гэж харж байна. Яг сүүлийн ингээд би бас судлаач болоод 5-6 жил болсноос хойш судалж байхад хүмүүсийн амьдралын маяг нэлээд өөрчлөгдөж байгаа. За жишээ нь хэм бол залуу насныхаа илүү дижитал хэрэглээ илүү шилжиж байна. Дунд насныхан бол илүү тийм өөрт нь үнцийг өгж байгаа зүйл рүү, үнцнийг мэдрүүлж байгаа зүйл рүү тэмүүлж байна. За ахмад насныхан болохоор илүү нөгөө уламжлалт байдлаа хадгалаад за магадгүй ямар нэгэн бүтээгдэхүүн брэнд сонголтын дээр яг нөгөө сурсан дассан брэндээ сонгож байгаа ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар одоо нөгөө хэрэглэгчд маань нэлээд ховсон өөрчлөгдөж байгаа учраас энд нь тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг ч гэсэн тухайн хүмүүс одоо зах зээл дээр бүтээгдэхүүн борлуулж байгаа газрууд маань бас тэр хэмжээгээр нь өөрчлөгдөх шаардлагатай болдог. Тэгээ ер нь бол хэрэглэгчд маш их өөрчлөгдөж байгаа. Тэрнтэй нь уялдуулж одоо байгууллагууд маань бас давхар өөрчлөгдөх шаардлагатай шүү. Тэгснээрээ за мэдээж үйл ажиллагаа болон борлуулалт гээд нэр хүнгээ бүх зүйл нь өсөх боломжтой байдгийг бид нэр судалгаанаас бүрэн гаргаж өгдөг байгаа. Энэ чиглэлийн бизнес эрхлэхэд нэгдүгээрт тулгамддаг асуудлууд маань нөгөө байгууллагт байгаа маркетингийн менежүүд за тэгээд удирдлагууд нь яг нөгөө судалгаа гэдгээ бүрэн ойлгодоггүй. Яг судалгааны үр дүнд бид нэр яаж ашиглах ёстой юм бэ? Судалгааны үр дүн яаж гардаг вэ гэдгээ ойлгодоггүй. Тэгээ бас судалгааны зардал яг үнийг хэлэхэд чамгүй өндөр байдаг. Тэгээ тухайн зардлыг ч гэсэн гаргах чадамжтай одоо ер нь бол судалгааг зардал гэж хардаг их. Гэхдээ судалгаа бол хөрөнгө оруулалт юм шүү гэдэг ер нь манайч дээр манай бусад судалгааны байгууллагууд ч тэр бизнесийн орчинд нэлээд хүргэхийг хичээж байгаа. Олон улсын судалгааны байгууллагын тоо байдаг л да. Хэрвээ та нөгөө хэрэглэгчийнхаа сэтгэл ханамжийг 1% өсгөж чадах юм бол таны одоо бизнесийн ашиг бол за одоо 95% өсдгөө гэсэн дүн судалгаа байдаг. Тэгэхээр та одоо энийг харахад бол дээд судалгаа нөгөө хэрэглэгчийнхаа сэтгэл ханамжийг хэмждэг үү? Тэгвэл хэмжих хэрэгтэй, яаж нэмэгдүүлэх талаар судлах хэрэгтэй л гэдгийг хэлмээр байна да. Яг одоогийн өнөөгийн орчин маань нэлээд тогтворгүй эдийн засгийн өсвөл, инфляцийн өсөлтөд хэвээрээ байгаа энэ нөхцөлд бол хэрэглэгчдийнхаа датан дээр суурилж шийдвэр гаргах нь хамгийн оновчтой шийдэл болно шүү гэж хэлмээр байна. Тэнгэрлэгээс доллар мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ өргөжлүүлэн гадаадтай хүлээн авч үзээрэй.